Хип-хоп ертөнцийн Монгол, Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Sean Diddy Combs буюу Puff Daddy дэлхийд даяар олон артист, олон шилдэг дууг цацаж, тансаг White Party-г зохион байгуулан тэр бомбнуудын игнэнд жигсэж алдартнуудын оргилд байсан ч одоо тэр шоронд ялаа эдлэж байна. Харин хамгийн сүүлийн мэдээллээр шоронд түүний амь насанд аюул тулгарчээ. Энэхүү болсон хэрэг явдлыг Diddy-тэй 30 жил үерхсэн найз түүний ихтгэл түн Чарлучи Фини баталжээ. Финигийн хэлснээр Puff Daddy Нью-Йорк хотын Бруклин дэх Metropolitan Detention Center-т өрөөндөө унтаж байтал гинэд хүзүүн дээр нь ямар нэг юм мэдрэгдсэн байна. Тэр нүдэн нэн харахад нэгэн хоригдол гар аргаар хийсэн хутга гаргаж түүний хүзүүнд тулгасан байж. Энэ мөчийг төсөөлөхөд сандрал айдас төрүүлэм гэж Фини хэлв. Ихэнх хүн энэ үед паникт орох байсан ч Фини үнийг жинхэнэ аллах хийх орлого гэж үзээгүй. Харин дараагийн удаа чи юм азтай байж чадахгүй гэсэн сэрэмжлүүлэг мэд түүнд хандсан гэж хэлжээ. Мөн хутгыг өөрөө түлхэж тэмцэлдэн холдоосноо эсвэл харуулууд гинэд ирсэн үү гэдг нь тодорхойгүй ч үүний бүх зүйл үнэн болохыг тэр батлав. P. Diddy-гийн сууж байгаа энэ шорон нь хүчирхийлэл дүүрэн гэдгээр алдартай бөгөөд Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам 2023 онд гаргасан тайлан дурдсанаар 2022 оноос 2023 он хүртэл нийт 127 удаагийн хоригдлын халдлага гарч алдартай хоригдлууд ч энэ аюулаас ангид байгаагүй аж. P. Diddy мэдээж аль хэдийн нэртэй алдартан бас түүний гэмт хэрэг нь бэлгийн шинжтэй байсан тул шоронд амар суух аргагүй гэж үзэж байна. Үүний улмаас тэр хамгийн амаргүй эрсдэлтэй хоригдол болж амь насанд нь шууд аюул нүрлэх нь өндөр магадлалтай гэж үзэж байна. Энэхүү тохиолдол нь алдартай хүмүүс байлаач шорон дох амьдрал хэрхэн аюултай болохыг мөн нэр алдартай байдал гэмт хэрэг нь хэрхэн хүний амь насанд шууд занал хийж болдгийг тод харуулж байна гэж TMZ мэдээлэв. Зарим шоронгийн мэрэгжилтнүүдийг үзэж буйгаар зарим хоригдлууд онцгой хүмүүс рүү довтлон өөрийн статусыг дээшлүүлэхийг ирмэлцдэг бөгөөд үүнийг нэр төр устгах буюу reputation murder гэж нэрлэдэг. P. Diddy ч энэ хоёр шинжийг агуулсан байлаа. Алдартай бас бэлгийн гэмт хэрэгтэн. Тиймээс аюул өндөр байхаас аргагүй. Diddy-гийн өмгөөлөгч Brian Steele хэлэхдээ P. Diddy-гийн шоронгийн өрөөнд нэг хоригдол гар аргаар хийсэн хутгаар дайрсан ч азар харуулууд хурдан зогсоож чадсан гэжээ. Өмгөөлөгчийн хэлснээр тэр хоригдол зөвхөн Puff Daddy гэмтээж алдартай болох гэж оролдсон аж. Түүнээс гадна Diddy-гийн амьдарч байгаа нөхцөл байдал нь үнэхээр муу гэв. Тэр 13 сар орчим маш жижиг хорих өрөөнд бусад хоригдлуудаас өртөө нэг алхмын зайтай унтдаг байсан бөгөөд эргэж өөрийгөө хөдлөхдөж хүндрэлтэй байж. Нарны гэрэл бараг байхгүй, гадагш гарах боломж тун хомс усан хүртэл цэвэр биш гэж. Америкийн нэгдсэн улсын иргэний эрхийн холбооны 2024 оны судалгаагаар шоронгийн өрөөнүүдийн 85% нь агааржуулалт муу, усанд нь хэд их хар тугалаг агуулгдсан нь өмнө нь илэрч байж. Diddy-гийн анх өөрөө хоригдохыг хүсэж байсан газар нь Нью-Жерсигийн Fort Dix салбар шорон байсан юм. Тэнд хорих ангиудын доторх орон зай нь арай том бөгөөд өдөрт 2 цаг гарч дасгал хийх боломжтой. Diddy энд очихыг хүссэн нь илүү тааламжтай амьдрах, мансууруулах бодисоос салах хөтөлбөрт оролцох, мөн гэртээ байгаа хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой болохыг хүссэнтэй нь холбоотой. Одоо тэр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгтэн гэсэн шошготой байгаа бөгөөд шоронгийн олон хүн ийм төрлийн хүмүүст дургу байдаг. Diddy-гийн найз Fini өдөр бүр санаа зовж шүн сайтар унтаж чадахгүй байснаа ярьж байна. Тэр хэлэхдээ хэрвээ чи бэлгийн гэмт хэрэгт холбогдсон бол шоронд амар тайван байхгүй гэж. Fini бол Diddy-гийн үнэн ч хүн юм. Diddy-гийн шүүх хуралдааны 8-7 хоногийн турш өдөр бүр Free Puff гэж бичсэн цамц малгай өмсөн ирж Diddy-гийн гин буруугүйг сурталчилсан хувцас зарж гудамжинд гарan өргөдөл цуглуулах ажил хийж байсан. Үнэн дээр Puff Daddy энэ удаад ялаас харьцангуй гайгүй мултарч чадсан. Энэ оны 7 дугаар сар тэрээр бэлгийн хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөг эрхийд хийсэн зэрэг олон хэрэгт шалгагдж байсан бөгөөд хэрв гин буруутай тогтоогдвол насан туршдаа шоронд орох эрсдэлтэй байсан юм. Аз болоход эцэст нь бүх ноцтой гэмт хэрэгүүдэнд цуслагдж биеийн үйлдэл зохион байгуулах зорилгоор хүн тээвэрлсэн хэрэгт ял авсан. Тэрээр экс-нэ зохин Кейси Вентураг зодсон хэрэгт гин буруугүй гэж шүүхээр тогтоогдсон ч зочид буудлын хяналтын камерт тодорхой бичлэг байсан тул энэхүү үйл явдлыг ашиглан Diddy-г хүчирхийлэл үйлдэгч гэж нэрлэж үүнд нь бас ялын зүйл анги нэмж дүүлэн тарьсан. Гин буруугүй гэж тогтоосон атлаа нэмж ял өгсөн гэж өмгөөлөгчд заргалтаа мэдэгдээд байна.
Ингэж түүнд 2025 оны 10 дугаар сарын 3-нд Нью-Йоркийн холбооны шүүхээс 50 сар буюу 4 жил 2 сарын хорих ялыг оноо. Түүнчлэн шүүх $500,000 торгуул ногдуулж, ял эдэлсний дараа 5 жилийн хугацаанд хяналттайгаар суллагдах нөхцөл тавьжээ. Шон Комсыг бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлсэн зэрэг 2 хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд эдгээр хэрэгүүд нь мөрдөн шалгалтын явцад ил болсон. Freak Offs нэртэй архи мансууруулах бодис ашигласан эмэгтэйчүүдийг хүчээр оролцуулсан гэж үзсэн бүлэг үйл явдалтай холбоотой байв. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа шүүгч хэлэхдээ Дидигийн өмнөх хүчирхийлэл дарамт үзүүлсэн зам байдал болон бусдыг хянах оролдлогыг онцолж суллагдсан тохиолдолд дахин ийм үйлдэл гаргах эрсдэлтэй гэж дүгнсэн байна. Түүнд зайлшгүй ял өгсөн учраа Диди нь олон нийтэд танигдсан алдартай хүн тул гадны нийгэмд тайлбар өгөх шаардлага байсантай холбоотой гэгч өнцөг гарч ирсэн. Америкийн нэгдсэн улсын хуулиар биеийн үнэлэлт зохион байгуулах хэрэг нь хамгийн ихтэй 10 жилийн ялтай байж болно. Харин 4 жилийн ял нь дундаж хэмжээнд тооцогдоно. Шүүхийн тогтоол гарсны дараа энэ шийдвэр олон маргаан дагуулв. Зарим нь тэр алдартай хүн тул ноцтой гэмт хэрэгт буруутгагдаагүй гэж хэлсэн бол нөгөө хэсэг нь гэмт этгээд нь алдартай хүн учраас шүүгч байнга өөсөө болж бүр гэм буруугүй үйл явдлыг нь хүртэл шүүж ял оноосон гэж үзжээ. Харин найз Фини хэлэхдээ PDD-гийн зарим алдаа нь мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой байсан ч тэрээр найз нөхөд гэр бүлийнхнийхээ хувьд хайрлагдсан хүн байсан гэж. Мөн Фини онцлон хэлэхдээ түүний бэлгийн мүлжилгийн асуудлууд худал бөгөөд зөвхөн хайртай хосуудын хувийн асуудал гэжээ. Шүүхээс сүүлийн шийдвэр гарсны дараа Пафын өмгөөлөгч давж саалтах хүсэлт гаргахаа мэдэгдсэн юм. Юу ч байсан PDD 2028 оны төгсгөл хүртэл шоронд байх бөгөөд тэрээр өөр шорон руу шилжих эсэх эсвэл эдгээр 4 жилийн хугацаанд үнэхээр мансууруулах бодисоос гарч чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэрэг нь олон алдартанд сануулга болсон юм. Ямар ч алдартай эсвэл баян байлаа гэсэн хууль зөрчил шийтгэгдэх болно. Үүнээс өмнө урт хугацаанд түүний талаар дуйлан дэгдэж, Америкийн нэгдсэн улс болоод дэлхийд даяар түүнийг элдв гэмт хэрэг хийсэн гэж шуурж байсан ч эцэст нь тэр хүмүүсийн хүлээж байсан шиг бус хөнгөн хэрэгт ял авсан билээ. Тиймдээд шүүхээр батлагдаагүй бол элдв цуурхал хэн нэгний амны салиагаар хэн нэгнийг шүүх нь өөрөө өрөөсгөл болохыг харж болно. Гэсэн ч үнэндээ дэлхийд даяар асар олон сая хүмүүс алдартнуудын хов жив хүний мууд ямар дуртай гэдгийг буюу энэ нь хүний байгалийн чанар болохыг харж авсан билээ. Даамжирч түүний уран бүтээл дуу хөгжмийг жишгэн бүрч утгагүй асуудал юм а.